За баярлалаа. Хөрлбаатарын Баасан жаргал шүү. Асуулт асууж үг гэлнэ. За би өөрөө бас ажлын хэсэгт ажилласан учраас засгийн газарт хандаж дээрэс нь энэ тогтоолын хэрэгжилтийг бид нар дахиж нэг жилийн дараа бидний тогтоолын хэрэгжилтийг шаардна. Тэгээ түүнтэй холбоотойгоор үг хэлье. За энэ тогтоол бол бас зөвхөн одоо их хурлын гишүүд ажиллаад гаргасан юм биш. Энэ үүний цаана 30 гаруй иргэдийн амьдрал, за тэдний гэр бүлийн үн цэнээр олдсон ийм одоо тогтоолоо гэж бүгд ойлгох хэрэгтэй. Тийм учраас засгийн газраас хариуцлагатай энэ дээр ажиллаад тайлгнах ёстой. Гэхдээ дээрэс нь манай их хурл дэгийн тухай хууль болоод их хурлын хан шалгалтын тухай хуулинд зарим нэг зүйлийг анхаарч хармаар байна. Сая өнгөрсөн 7 хоногт манай хууль зүйн байнгын хороо өөр бусад бас байнгын хороодууд ч гэсэндээ улсын хурлаас засгийн газарт өгсөн энэ үүрэг чиглэл тогтоолын биелэлтийн тайлан бид нар бүх байнгын хороодууд сонссон. Энэ яаж явж ийн вэ гэвэл үндсэндээ тухайн хуулийн дээр заасан журмыг засгийн газар баталсан байна уугүй юу гэдгийг л тоолоод тэр журманд батлагдсан бол энэ биелэлт нь бол хангалттай байна гэж үнэлээд яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ерөөсөө бидний бие биенийгээ үнэлээд байгаа, бие биенийгээ хянаад байгаа, ялангуяа их хурл засгийн газрын үйл ажиллагааг хянж байгаа энэ процесс өөрөө яг бодит амьдрал дээр хүний амьдралд өөрчлөлт гаргахгүйц байдлаар бид нар энэ үнэлгээ хяналтаа хийж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр шинээр томилогдсон манай их хурлын дарга бас энэ дээр амбицтай бас байгаад одоо их хурлын тухай хууль, дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулахдаа энэ тогтоол биелэлтийг засгийн газрын тогтоолын биелэлтийг энэ хяндаг энэ механизм дүрм журмаа өөрчлөхгүй болохгүй нэ. Бид нар 3 удаа энэ одоо засгийн газрын биелэлтийг сонслоо. Тэгээ энэ өөрөө ямар ч үр дүнгүй байлаа гэдгийг бол өнгөрсөн 3 удаагийн сонсгол бол харуулсан баг. Тэгэхээр бид нар яг иргэний амьдралд ямар өөрчлөлт гарч ийн гэдгээр л одоо хэмждэг болмоор байна. Тэрнээс засгийн газрынхан журмаа баталсан уу? Бичиг нь явсан уу? Ажлын хэсэг байгуулагдсан уу? Тэдэн удаа хуралдсан уу гэдгээр засгийн газрын ажлыг дүгнэхгүй. Тэгэхээр энэ тогтоол бол манай хүний эрхийн дэд хорооч гэсэндээ бас энэ дээр онцгой анхаарал тавьж ажиллана. Эрдэнэ ол даргын эхлүүлсэн ажлыг бид нар үргэлжлүүлээд үр дүнлөө чиглүүлэх тал дээр бол анхаарч ажиллана гэдгээ бас хэлээ. Тэгээд анх удаага системийн шинжтэй хүний эрхийн зөрчил гэдэг үг үсэг бас энэ тогтоол дээр тусч байгаа маа. Тэгэхээр энэ бол өөрөө одоо хэрэгжилтийн маш өндөр ач холбогдолтой. Тэгэхээр энэ асуудал дээр бол бид нар анхаарч за дараагийн удаа бол бид нар яг энэ тогтоолын хэрэгжилтийг шаардах шалгуур үзүүлэлтүүдээ үр дүнгуудээ хэрхэн шаардах вэ гэдэг дээр их хурлын хэн шалгалтын ажлын одоо хариуц нэгжтэй энийг бүр тухайлан ярьж ажилламаар байгаа ийм тогтоол байгаа маа. Тэрнээс биш тогтоол баталсан гэдэг нь ажил хийсэн гэж юусоо бид нар хаах ёсгүй. Энэ тогтоол батлагдсанаар тэр 30 гаруй хүний амьдралд тэдний гэр бүлд өөрчлөлт гарсан уу? За Баасан жаргал шүү 1 минут. Тэр иргэдийн эрх сэргсэн үү? Иргэдийн эрх сэргэх одоо итгэл найдвар ассан уу? Жохон ч гэсэн энэ механизм хөдөлгөөнд орсон уу? Дахиж энэ эрүүн шүүлт гарахгүй байхын төлөө энэ засгийн газрын үйл ажиллагаа чиглэсэн үү? Системээрээ ажилласан уу гэдгийг л манай их хурл хянана. Тэр тэн дээр хэдүүлээ илүү манай их хурл ч гэсэндээ өөрсдөө хариуцлагатай ажиллаж засгийн газраас ирж байгаа тайлан шаардлага хангахгүй бол зарим тохиолдолд буцаадаг юмараа. Тэгэхгүй хугацаанд тулцсан юм чи одоо хилцэл өнгөрөе гэдэг ийм байдлаар бид нар дахиж дараагийн удаа энэ чиг үүргийг шалгаж байгаа энэ сонсохдоо бид нар ийм байдлаар сонсохгүй шүү гэдгийг бас хэлэх гэсэн. Тэгээ холбогдох засгийн газрын бас хяналт хэрэгжүүлэх газар нас анхаарах баха гэж бодож байна. За бас чухал асуудал ярьж байна. Тэгээ улсын хурлын тухай хууль, улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудаас өөрчлөлт оруулах ажиллаж байгаа хяналт шалгалтын тухай хуульд энэ дээр хэрэгжихгүй байгаа тогтоол энэ дээр нэлээд хариуцлагын заалтууд бас анхаарах ёстой шүү. Манай тамга газрын анхаарал даваатгаараа. Тэ буцаадаг байх, биелэгдэхгүй бол хариуцлага тооцдог байх. Улсын хурлын хяналт шалгалтын тухай хуулинд иймэрхүү одоос зүйл заалтуудаас оруулъя. За байнгын хорооны гишүүд асуулт асууж үг хэлж дууслаа. Одоо байнгын хорооны саналаар санал хураалт явуулах ёстой.